За сайн байна уу гшаа. За сайн байна. Багшаа бүтээлч монголчуудын нэгдэл энэ сургалтын эко орчинд та одоо 50-ийн хүрдэгдэх сургалтаа явуулаад бас тодорхой хугацаа өнгөрлөө. Энэ талаар таны одоо сэтгэгдлийг цаашдын бодол хүслийг одоо энэ нийт 50-ийн хүрдэгдэх аргачлалаар сурч төгссөн хүмүүс болон одоо шинээр суралцах хүмүүстэй зориулан одоо хүргэхээр энэ бичлэгийг би хийж байгаа юм. За та өөрөө ер нь энэ өнгөрсөн манай бүтээлч монголчуудын нэгдэлтэй хамтран зохион байгуулсан сургалтынхаа талаарх сэтгэгдлийг илэрхийлнэ гэж. За энэ одоо бид нар чинь хэдгээр зуунд амьдарч байгаа үлээ тий. Одоо 21-р зуун гэдэг чинь мэдээллийн зуун. Мэдээллийн зуун гэхээр асар их мэдээлэл аваад ирэхээр тэрийг яаж өөрийг болгож авах вэ гэхээр хүмүүс чинь одоо мэдээлэл ихсээд байдаг. Гэтэл 24 цаг маань хэвээр байгаа. Тэр чинь 8 цагийн дунд чинь за 2-3 цагийн хоолндоо өнгөрөө цаана үлдэж байгаа ажил хийх, сурах, боловсрох хугацаа хэвээр байгаа. Тэр мэдээлэл одоо гэдэг 97 онд нэг хүнд нэг CD мэдээлэл өгчсэн. Тэгээд 2000 одоо ингээд 10 жилийн дараа тэр нэг CD чинь 60 CD болсон. 60 CD гэдэг юу гэсэн үг вэ гэхээр дэлхийн нэг хүнстэй 7 тэрбум хүнд үржүүлэхээр 400 тэрбум CD болчихсон. Тэр нэг CD чинь одоо 1 мм биш үү? Нэмгээ тэр нэг жижиг нарийнхан юм. Гэхдээ тэрийг 400 тэрбумд үржүүлэхээр нөгөө зузаан дэлхийгээс саран төрж байгаа байхгүй. Тэр тийм их мэдээлэл дэлхий дээр аваарч одоо 7 оноос хойш тэгээд нөгөө саран дээр ч очиод буугаад байгаад хэд болцсон явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ их мэдээлэл донд бид нар явж идэг нөгөө 24 цаг маань хэвээрээ үзэх, харах, сонсох тэр ялгаж шигших бүх юм чинь ингээд тэгэл бид нар асар их бүтээлч авах хэрэгтэй болж байна. Одоо өөр ямар ч арга байхгүй. Хуучнараа ингээд чинь одоо нөгөө морь унаал машинтай уралдана гэдэг шиг одоо бол машинтай биш онгоцтой уралдах цаг болчиход байна шүү дээ. Өөрөөр хэлбэл яг пуужингийн хурдаар яаж эзэмших вэ? Тэгэхээр сургалтын процессыг одоо сургалтын процесс дээр сургалтын одоо явц тэр бүх арга методик дээр нь үндсэн өөрчлөлт хийхээс өөр арга. Одоо манай дунд боловсрол жишээ нь 12 жил ерөнхийдөө юугаа хийгээд байгаа юм бэ? Тийм. Энэ бол ерөнхийдөө маш их юм дээр зүгээр хоосон цаг үрж. Зөв. За тэр ерөнхий юм жаах уу тий. За тэгээд чинь одоо хэлний хичээл гээл тэгэхэд зөвхөн ганц хэлний хичээл шүү дээ. Хэлний хичээлийг аваад үзэхэд одоо 5 дугаар ангиас эхлээд 12 дугаар анги хүртэл 7 жил болж байна. 8 жил ч юм уу. Тэгээд дээрэс нь дээд сургуульд бас үзэж байгаа. Ингээд бараг 10 жилийг өнгөрөөчөөд хүмүүс чинь нэг энгийн өгүүлбэр хангаж чадахгүй шээ. Одоо энэ одоо юу гэсэн үг вэ? Тэгэхээр гэтэл юуныхэн юу одоо ингээд тэрнийхээ харьцуулт хийгээд бариад ингээд явах юм бол ерөнхийдөө манай сургалтанд чинь 5 хоногийн дотор хүмүүс шууд учраа болоод эхэлж байгаа юм л да. Тэг яг энэ ингээд одоо энэ дээр ингээд үзэхэд чинь үйл үг яаж хувирах вэ? Тэ үйл үг гэдэг чинь ерөөсөө үндсэн дүрэн болж шít. Өөр ямар ч дүрэн байхгүй. Тэгэхээр ингээд активаар 25, пассиваар тэгээд ингээд томьёонууд ингээд бүх юмнууд нь ингээд байж байгаа. Тэгэхээр эднээс их нь учрыг нь олцсон байхад ерөөсөө яг ихний ээлжинд ерөнхий нэг логикийг барьж аваад
5 өдөрт. Тэгээд яг хагас 30 хоногт цаашаа бие дагаад за максимум 2 сар болоход тэгээд төгс болно л да. Өдөр тутам энэ аргачлаа давтснаа тий. Тэгээд өгүүлбэр хийгээл ингээл яагаад тагчихна. Таавал Энэ зүгээр тоглоом л байхгүй юу? Пазл. Өөрөөр хэлбэл системийн анализын текстбук ашиглаж тэр тоглоомыг тоглох юм бол тий. Тэр ер нь юм чинь нөгөө ингээд систем гэдэг чинь систем гэж юу вэ гэхээр нэг хуудсан дээр байж болох бүх одоо тэр зүйлийг гаргаж чадвал тэр систем гэсэн утгатай. Ягаад тэгэхээр жишээ нь телевизийн засвар эвдэрчлээ шүү дээ. Засварчин ирээд схем үзүүлгээл тэгдэг шүү. Тинчэн бүх холбоосууд нь байж байгаа. Хэрвээ тэр холбоосон дээр нэг одоо юу нэгэ тасарсан байх юм бол тэр зурагч ажиллахгүй шүү. Тэгэхээр систем яг гүйцэд болсон цагт ерөөсөө юм хурдан авчихна. Тэгэл таны за Мадрагша та одоо энэ 50-ийн хүрдэгдэг энэ аргачлалыг 5 өдрийн дотор бид нэр 16 цагийн сургалтаар ингээд хүмүүст ойлгуул тайлбарлаж өгч бүр жишээ ажиллуулж ингээд төгсөж байгаа тийм ээ. Тэгээд танхимын 5 өдрийнхөө дараа захим орчинд бас 2 сар ингээд дадлаг хийх тэр квиз бөглөөд сурсан мэдснийхаа төвшингээ сорих мөн одоо клуб байдлаар өөртөө мэдлэг чадвараа ингээд улам дээшлүүлэх боломжийг олгоод байгаа. Тэгээ энэ өнгөрсөн хугацаанд ингээд сургалтанд хамрагдж байгаа залуучуудаас ер нь танд олон залуучууд хамрагдлаа да. Нэг удаагийн хичээл дээр ихэд 12 гэж бодоод дунджаар 50 гэхээр 5 удаа явагдсан гэхээр нэг 65 орчим ингээд суралцагч төгссөн байна. Тэгэхээр та энэ хугацаанд манай бүтээлч монголчуудын нэгдэл дээр суралцаж төгссөн 60 гаруй залуучуудтай хамтран ажиллахад тэр хүмүүст хичээл заахад танд ер нь ямар сэтгэл төрөв? Залуучуудын сэтгэх хурд, хүлээж авах хурд ер нь ямар байна? Мөн танд багшийн зүгээс одоо би нэг ингэх хэрэгтэй байна, тэгэх хэрэгтэй байна гэсэн юм одоо юу гэдэг шин санаанууд төрвөө гэж бас асуумаар байна. Ер нь хичээл ямар зүйл ер нь хичээл заах чинь сайхан гоё л та. Тэгээд ялангуяа ингээд яг өөртөө ингээд сонирхоод хүсээд ингээд яг тэмүүлээд төрөөд ирсэн хүмүүстэй хичээл сурахад өөр жинхэнэ одоо кайф гэдэг чинь л. Тэгэхээр чи нөгөө би зааж байгаадаа гол нь нөгөө ийм хамтын уур амьсгал үүсэж байхгүй юу? Тэгэхээр тэр тэднэртэйгээ ингээд цугтаа ингээд сэтгээд юм хийгээд одоо бүтээгээд тэгээд ингээд явахаар чинь. Тэгээд дээрэс нэм гоё нөгөө бүтээлч хүмүүсийн орчин цуг гэдэг чинь энэ бол жинхэнэ нөгөө юу гэдэг вэ? Энэ тэгэхээр бол нөгөө аавараа энэ танкны аавараа бол янз бүр гоё байгаа шүү дээ. Тэгэхээр хүмүүс чинь юу яагаад айгуу тийм өөдрөг сэтгэлгээтэй тэгээ сургалтаа ч айгуу хурдан тэгээ юм асуугаад хариулаад ингээд шууд бид чинь яг л нэг юуны юм зохион бүтээж байгаа хүмүүстэй л адилхан байна шүү дээ. Бичээл хариулаад тэгээд тэр юунийхээ 5 өдөртөө яг тэр үйл явц ингээд явж хахад одоо жишээ нь одоо бол өөртөө энэ нөгөө эн чинь ингээд нөгөө энэ 50-ийн хүрд гэдэг чинь ингээд нэг тийм зогсон зүйл биш байгаа юм л да. Ингээд эн чинь бас л үргэлжлэл хөгжөөл байгаа. Тэгэхээр ингээд 50 байсан бол одоо 54 ч юм уу тийм. Яг нэр нь 50-аар өдөр зүгээр юм шиг байна. Харчил илүү боловсронгуй болох гээд тань тийм санаанууд төрсөн. Тэгээ бүр хэрвээ болдгсон бол одоо жишээ нь энэ сэдвэр мастер хамгаалъя гэсэн юм байвал бүр зүгээр шүү дээ. Ингээд нэг чиглэлийн аваад яг мастер хамгаална гэдэг юм бол би их дуртай маш. Дэмжихээрээ тий. Дэмжиж хамтарч ажиллахаар тийм ээ. Энд чинь хөгжүүлэх юм зөндөө гарч ирж байгаа юм чинь. За таны сургалтын материал дунд байдаг хуудасуудаас би бас энд сонирхуулъя. Энэ FreeTOEFL гэдэг нэг гарчиг байна. Энэ талаар та нэг бас жоон тодруулж хэлж өгөөч. Яагаад ингэж нэрлэх болсон гэдэг талаас нь ч юм уу. Бас та өөрийнхөө бодлыг бас тайлбарлаж өгөөч. Энэ яг зүгээр юу л да. TOEFL гэдэг чинь
асар их цаг хугацаа авсан ер нь бэлтгэдэг тийм юу байгаа шүү дээ. Шалгалт. Ер нь бол үгийн баялаг ихтэй байх хэрэгтэй. За яг дөрмийн хувьд бол дөрмийн хувьд арай гайгүй юм байна л дээ. Гэхдээ л яг ерөнхийдөө тэр том шалгалтанд бэлдэнэ гэдэг чинь цагаа хүнээс нэлээд хичээж зүтгэж шаардна. Яг зүгээр манайхан ингэдэг ч нэг ажилд орох ч юм уу эсвэл ингээд яхаар чи хэр сайн гэж хэл мэдгүй гэхээр дажгүй сайн штэ гэл тээ. Эсвэл тэрнийх тийм дунд зэрэг байлаа ч гэдэг юм. Эсвэл янзын онц байлаа гэл. Тэгэхээр тэр чинь үгээр нөгөө юмыг дүгнж болохгүй байна. Тэгэхээр юуны аргаар бол одоо энэ TOEFL чинь оноогоор явж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр оноо авахтай уялдуулаад ингээд нэрийн TOEFL-тэй холбоод хэлсэн. Зөв. Өөрөөр хэлбэл энэ 50-ийн үр даргачлалыг хүртэл хүн ямар төвшөнд эзэмшиж байна уу гэдг нь хүртэл. Ер нь нөгөө англи хэлийг хэр сайн мэдэх үү гэхээр нөгөө дунд сайн онц гэдээ ингээд ярьж шээ. Тэр үгээр бол илэрхийлэх боломжгүй. Тэр чинь нэг хүн нэгээр бодно нөгөө хүн шал өөрөөр бодож байгаа шүү. Тийм байна. Тэгэхээр одоо нэг өгүүлбэрийг хэд хувирлж яах гэдгийг зөв. нэг одоо чинь 3% бол 1-р төвсөн. 10% бол 2, 20% бол зөв. Юмэг ер нь тодорхой болгож байна. За энэ таны самбар дээр бас дахиад нэг зүйл харуулъя. Энэ асуулт бүтээх дараалал гэдэг энд нэг бүслэгт байна тийм ээ? Өөрөөр хэлбэл таны сургалтын бас нэг онцлог бол монгол хэлний өгүүлбэрийн бүтцийн зүй, англи хэлний бүтцийн өгүүлбэр зүйдээр ингээд харьцуулсан анализ хийгээд тэрийгээрээ жишээ татаад ингээд өгүүлбэрээ бүр босгоод бүтээгээд явдаг шүү дээ. Та тэр талаас бас монгол хэлтэй энэ хичээлээ холбож өгсөн тэр онцлогийг нэг сайхан ярьж өгөөч. Ер нь бол яг нөгөө өгүүлбэр хоорондоо ингээд өгүүлбэрийнх нь бүтц нь өөр байгаа шүү дээ. Энэ бас нөгөө цагаар тэр өгүүлбэрийн бүтц нь өөр байгаа. Яг ингээд баг эсрэг юм. Гэхдээ тэр нөгөө сэтгэж байгаа дотоод хоор юм аа гэж. Сони тэр талаас хичээлдээ ингээд танилцуулаад үзэх. Ерөөсөө яг л Монгол хүн яаж сэтгэж англичууд яг гэж. Гэтэ жоохон онцлогтой болчихлоо. Тэгээ тэр онцлог нь юу вэ гэдгийг л гарч ирэх. За та Мадрагша 50-ийн үр сургалтанд одоо суух гэж байгаа. Шинээр одоо энэ сургалтыг сонирхож байгаа. Мөн одоо англи хэлийг сурыг гэж хүсэж байгаа тэр залуучууд болон тэр Монгол иргэдэд Монгол хүмүүс та өөрийнхөө сургалтыг нэг цөөвгөр тайлбарлаж өгөөч. Миний сургалтын дээр ийм юмыг сурч чаднаа, тэгнэ гэд танилцуулга хэлж өгөөч. Яг хөө зүгээр товчоор хэлэх юм бол хүнтэй ингээд юм ярина шүү дээ. Тэгэхээр өөртөө итгэлтэй л болох. Тэд би одоо ингээд чинь активын 10, пассивын 10 ингээд 20 хувилбарыг эзэмшээд авчаар энэс илүү англичууд өөрсдөө хэрэглэх болно. Тэрийг гартаа оруулчихсан чинь за одоо би 51-ээр ярьж байна, 31-ээр ярьж байна. Ингээд яг дотроо тэр кодоо хэрэглүүлээд явчихаар хүнээс ичид зовх юм байхгүй болчих. Буруу ярьж байгааг яах юм бэ? Яах юм бэ? Тийм буруу ярихгүй. Мөн монголоор сэтгэж байгаа өгүүлбэрээ шууд кодын системээр хөрвүүлээд англи өгүүлбэрээ босгочих юм тийм ээ? Яг л цэвэр математик явж байгаа. За ингээ багшаа танд амжилт хүсье. За удахгүй 5 сарын сүүлээр эхлэх сургалтанд мөн амжилт хүсье багшаа. За